Түүц мүц энд хамаарахгүй өстэй. Өмнөх нэг хотын дарга маань ковид үед дуртай үйл ажиллагаа явуулаарай гэсэн чинь хотоор дүүрэн туулгуулын эргээр дүүрэн юм дүүссэн. Бид нар сүдэд дийлхэ байсан. Одоо хотын дарга чинь тэмцээд явж байгаа явгууны зам дээр авчиж тавьчихдаг. Тэгээ авдаггүй. Энэ минь арай хамаарахгүй л гэдэг. Түүцний асуудал бол нийтийн эзэмшлийн газар талбайн зөвшөөрлийг нийслэлийн засаг дарга олгоно гэдэг энэ дээрээс орцсон байна. Тэгэхээр одоо бол нийслэг засаг даргын захирамжаар тухайн зөвшөөрөл нь олгоно гэсэн. Одоо түүц байна уу? Эсвэл одоо тухайн талбай дээр хоол хүнсний үйлчлэг үзүүлнэ. Яг гэвэл энэ өөрөө иргэдийн эрүүл ах уу, эрүүл мэндтэй холбоотой зүйл байхгүй. Тэгээ тийм болохоор заавалжгүй нийтийн эзэмшлийн талбай дээр бол зөвшөөрлөлт байдаг. Ер нь дэлхийн айлч том хотод нийтийн эзэмшлийн талбай дээр худалдаа үйлчлэг эрхлэл маань өөрөө зөвшөөрлөлтөл байт юм бэл. Зүгээр зөвшөөрөл олгох процесс нь өөр байдаг. Тухайлбал одоо и борлуулалт ихтэй нийтийн эзэмшлийн талбай дээр бол бүр дуудлага худалдааны зарчмаар явдаг. Дуудлага худалдааны зарчмаар. За наадам дээр бас тийм зарчим хэрэгэлсэн гэж би ойлгоод байгаа. Өнгөрсөн одоо 2025 наадам тэр. Тийм зарчмаар л явд юм бэл.